A random day in my life vlog. Let's go. Өнөөдөр Лүлү маань шинэ ээлжинд ажиллах учраас Лүлүг ажил дээр нь 3 цаг 30 минут гэж хөргөж өгөөд өөрөө гэртээ ирээд гүйлтэй хуцаа өмсөд гэрээсээ гарсан. Өнөөдөр Стокгольмд бүр хамгийн дулаах өдөр буюу 19 градус болж байна. Гэрээс гараад аавынхаас очиж усны сав авах гээд очсон. Хоол ийцэн, хоолноос нь аваад давхар машина газ зайлж авчаад 5 цаг болж хахад гүүхстэй парк дээр очсон. Очоод 20 минут нэлээд сунгалтын дасгал, халаалтын таслуудыг хийгээд өнөөдөр нийтдээ ойролцоогоор 5 км гүйе гэж бодоод 5 км-ийг 30 минутанд гүйсэн. Энэ хаврын хамгийн дулаах өдөр болж байгаа учраас гадаа нэлээд хүмүүс нарлаад бөөнөрөө суужсан. Тэгээд би баг зэрэг сунгалтын дасгал хийгээд байсан монгол хүмүүс таарад. Самано нарлаад явж байгаа сайд. Энэ бүрийн бүжгийн дугаар би батлаа. Энэ чи яа? Наадам бэлтээ. Болоогоо хийж байна. Жоохон хэсгээ. Хүүхдээ усан дор халж байна. Гоё штэ. Яаж вэ? Сэргээл толгой сэргээл явчихсан штэ. Тийм. Сунгалтын таслууд нэлээд хичээд шууд ойрхон байдаг саксны шийдэл байсан. Очсон чинь нэг Украин залуу тоглож байгаа нь Украин залуудаа нэгийн хэсэг нэгтээд жил гаруй бөмбөг бариаг хөл яг өнөөдөр дажгүй тоглосон. Энэ дундаас шийдэлд одоо энэ хоёр алхаад орж байгаа. Тэгвэл одоо энэ ч бүр амар step back. Wow, нэг step back хийгээ шидлээ bang bang. Украин залууд сакс зааж өгчөөд үргэлжлүүлээ шууд гэрлүүгээ харсан. Хараад аавынхаас авчирсан баштар цаг гэдгсэн энэ хоёр бүр идүүлдгөө. Хоол идчихээд газ усанд орчоод ажлын цаг болсон. Нэг цагийн зайтай газар ажиллах хэрэгтэй юм байлаа. Газ хувцас олж өмсөөд нэлээд Ярус санд руу гэрээс гарсан. Одоо энэ очиж ажиллах газар болохоор нэлээд олон томчууд нэг буудлыг тэр чигээр өөрсдөндөө аваад хүлээ авалт хийгээд үргэлжлүүлээд DJ авцраад хувийн шоуд хийх юм байлаа. Тинчэнэ 3 цаг 30 минут хүртэл ажиллаад 4 өнгөрөөж гэртээ харсан. Энэ хүртэл үзсэн баярлалаа guys. Peace out.